тань зориулсан YouTube сувагт мань давтаа морилно. Би өнөөдөр та бүхэнтэй ээждээ зориулан бүтээсэн нэгэн зүйлийг хуваалцахаар энэ видеог бэлтгэлээ. Би ээждээ зориулаад усан будгаар та дэлхийд хосгүй ээж гэж үчээд дээр нь янз бүрийн цэцэг, навч усан будгаар зурж будаад дотор нь дэлгэгдэхээр 3D цэцэг дэлгэрч байгаа байдлаар ийм цагтл бэлтгэж илгээсэн. Ерөнхийдөө би өөрөө бол зураач хүн биш. Миний мэрэгжил бол хэл учраас үндсэндээ миний тархины зүүн тал нь илүү хөгжсөн гэх юм уу. Ер нь би бол яг логик, аналитик хэлбэрээр сэтгэдэг, аливаа ажилтнаас тэгж ханддаг. Харин миний баруун тал бол төдийлөн сайн анхаарал бол хүлээж аваагүй баха гэж би ясаа хүлэн зөвшөөрнө. Тэгээд спортын хувьд ч тэр ийм зураг, уран зураг, ялангуяа өнгийн будгаар будах иймэрхүү зүйлийг бол сүүлийн бараг нэлээд хэдэн жилийн огт анзааралгүй хийгээгүй явчихсан. Багадаа бол оролцож исэн тийм л хүн. Тэгжээтэл энэ 4 сард Австралид ажиллаар явж байхдаа онгоцны аудио нэг ном сонссон. Тэгээд хүн ер нь бүтээлч чадвараа байн хөгжүүлж авах шаардлагатай. Тэрхүү бүтээлч чадварыг захирдаг тархины хэсэг бол ерөнхийдөө баруун хэсэг байд юм аа. Тэгэхэд бол ер нь бол энэ тархины баруун хэсэгтэй холбоотой тийм үйл ажиллагааг эрхэлж ивэл зүгээр аливаа юм шинээр бүтээх, тойрвох юм хийвэл сайн гэсэн тийм зөвлөгөө сонсоод үүний үндсэн дээрээс ер нь ийм уран зураг, будах, шинээр юм хийх зүйлийг одоо хиймлэрч гэсэн хамаагүй амьдралдаас суулгаж өгөх зүйтэй болов гэсэн бодлын үднээс энэ усан будгаар яаж буддیں, ямар техник байдгийг, за тэгээд бас энэ 3D дизайн ер нь яаж гаргадığım бэ гэсэн тийм зааварчилгаа маягийн видеонуудыг үзэж сонирхож байсан юм аа. Тэгээд тэрнийхээ дагуу ойлгосон зүйлээ л ерөнхийдөө нэгтгээд энд бүтээлээ төрөж байгаа гэж ойлгож болох юм. Нэг сүртэй юм биш гэхдээ миний ээждээ зориулж байгаа бүтээл учраас миний ээжд бол надад их үнцэнтэй өндөр ач холбогдолтой тийм ажлыг ерөнхийдөө зохион байгуулсан юм аа. Ерөнхийдөө ямар зүйл хийх вэ гэдэг санаагаа бол яг иймэрхүү л YouTube-ийн видеонуудыг ажиглаж байгаа л харж байгаа л санаа авсан. Тэрнээс би өөрөө ингэж зохион бүтээгээгүй. Яг бичсэн тэр та дэлхийд хосгүй ээж гэдэг үгс нь бол яг миний зүрхнээс ундран гарч байгаа үгс юм аа. Харин энэ цэцгийг яаж зурх ёстой байдгийг энэ дээр би тийм ч их сайн мэдэхгүй. Хэд хэдэн видеон дээр энэ сарнаа яаж зурж байгаа, тэгээ өөр бусад цэцгийг яаж зурж байгаа, бас яаж одоо ингэж цайвар болон тод өнгөөр ийм гэрэл сүдэр ч юм уу нэг тийм нэг амьд юм шиг нэг эффект оруулах байдлыг харлаа. Бас ингээд ийм цэглсэн байдлаар ингэж ардаас нь цацарсан, унжсан цэцгнүүдийг зурж байгааг хараад бас дөөрөөгөө тиймэрхүү байдлаар эффект оруулж зурсан. Бас өмнө нь огт мэдж байгаагүй нэг зүйлийг энэ явцдаа олж мэдсэн. Тэрний юу гэвэл хэрэв усан будгаар зурх гэж байгаа бол 2 шилтэй ус хэрэглэдэг юм байна л та. Нэг нь будгаа найруулахад, нөгөөт нь болохоор биерээ цэвэрлэхэд зориулагддаг юм байна. Би жоохон бахтай юм сонсож байгаагүй, дандаа л нэг л усаар жоохон заваарс хийгээл бодож исэн юм уу да гэж боддог шиг. Тэгээ ялангуяа шар өнгөөр будахад бол сайн анхаарах хэрэгтэй. Цэвэрхэн биерээр цэвэрхэн усаар будахгүй бол шар өнгө маань их амархан бусад будын нөлөө авдаг. Ингээд цэцгээ будчаад дараа нь хацсныхан дараа ийм арай гүн адилхан өнгөөр голынхын хэсгийг нь дурахаар будахаар их битаан харагддаг юм видео үзсэн болохоор тэрийг бас дуурлах гэж оролцсон. Зурж эхлэхдээ бол надад ямар нэгэн төлөвлөгөө бол байгаагүй. Яг ийм байдлаар зурх юм уу гэсэн тийм
лондоож бараг дүүрсээ авахгүй бичгээ биччихээл тэгэл засар зайгаар нь за энд нэг ийм өнгөөр нэг ийм цэцэг зурчдаг юм билүү гэл тэгээд л хийчихсэн. Тэгээд дараа нь бол ийм ногоон өнгөөр хооронд нь холбож ийм наавч иш будидаа гэсэн бодолтой байсан болохоос тэрнээс илүү нэг хайхтар юм төлөвлөөгүй байсан. Ер нь бол төлөвлөгөөтэй ажиллах юм бол илүү гоё болох болов уу гэж бодож байна. Дараагийнхаа зургийг зурх гэж байгаа бол ядаж одоо хаана ямар өнгийн ямар цэцэг байвал зүгээр гэдэг урьдчилаад бас нэг төсөөлөхөд оролдоод үзэх юм бол аливаа хэмжээний төлөвлөгөөтэй байх тусам илүү сайхан болдог болов. Харин яг одоо нэлээд их устаа гадаргуу дээр усан буудгаар ингэж зориуд тэр усан дотор дээр буудаг нь тунарч янз бүрийн одоо хэлбэр дүрсээр цаашаага хөвөрч ингэж тэгснийхээ болмаар хацны дараа их сонин одоо миний төсөөлөөгүй бодоогүй гайхалтай хэлбэр дизайн гаргах юм абстракт зургийн арга байд юм байл л дээ. За хэрэв тийм аргыг хэрэглэж зурх гэж байгаа бол төлөвлөгөөгүй байх тусмаа их айтайхан гоё болдог юм шиг санагдсан. Гэхдээ мэдээж одоо нэлээд их ур чадвартай, туршлагатай хүмүүс л тийм хэмжээнд одоо ямар ч төлөвлөгөөгөөр зурх байх. Тэгээд над чиг дөнгөж эхэлж байгаа нэлээд олон жил завсардсан жоохон бахтаа л нэг иймэрхүү будгаар бодож исэн хүн болоод шууд л тэгэл нэг гоё абстракт юм гаргаж ирэх юм. Эсвэл одоо ийм одоо цэцгээж гэсэндээ ийм төсвөрх юм мундаг байдлаар болгоо гаргахад бол нэлээд бэрхшээлтэй юм шиг санагдсан. Тийм болохоор ер нь бол дөнгөж сурж байгаа эсвэл одоо сэргийж байгаа хүмүүсийн хувьд бол бас нэг хальт малт төлөвлөгөө гаргаад цаасан дээрээ балийнхаа харандаагаар тэг энд нэг иймэрхүү цэцэг за тэнд нэг тиймэрхүү бүр нэг бүрчлэн тэрийгэ балын харандаагаар зурхгүй маа гэхэд те яг юу их гэж амбай гэсэн тийм санаа төрүүлэх байдлаар зурчил зүгээр санагдсан. За ялангуяа навчны хувьд бол үнэндээ надад ямар ч төсөөл авахгүй. Тэгээ зарим тохиолдолд надад таалагдахгүй шал дэмий юм шиг болсон. Тэрийг застдаг аргыг нь би асуурсан. Юу вэ гэхээр энэ цэвэрхэн усаа цэвэрхэн биерээр аваад тэр арилгамаар байгаа газараа зүгээр усаар ингэж найруулад дараа нь энэ уусгадаг цаасаар дараад авчих юм бол тэр нь усаас алдаагаас засах залруулах боломжтой юм байна. Ер нь усан будгаар зурх бол их л өвөрмөц юм байна. Нөгөө талаас надад болохоор нөгөө нарийнхан гоё үзүүртэй биер байдаггүй. Би тэгээд ийм охиныхоо нөгөө хэрэгэлдэг биерийн гууж аваад хэрэглэжсэн мэт нэг өргөн ийм хавтгай биерний яг хажуу талаар нэг гэж бодлоо. Тэгээд тэр ер нь бол нарийн зураас гаргах гэдэг бол маш хэцүү юм билээ. Тэгээд барыг тэгж яхахын оронд ийм ногоон өнгөтэй бал ч юм уу арай өөр хандаа ч юм уу тийм хэрэгсэн бол илүү дээр арай л айтайхан гарах байсан болоо. Яг энэ биерээрээ зурх гэж ядаад тэгэл юу зурхаа сайн мэдгүй жоохон туршлага татсан. Гэхдээ яг чин сэтгэлээсээ хийж хаа төлөө хийсэн болохоор надад бол энэ бүтээл маань сайхан санагдаж байгаа. Тэгээ ээж минь ч гэсэндээ хүлээж аваад бараг л нулимс туслуулаад талхлаа илэрхийлсэн. Тэгээ бодвол одоо ийм одоо өөрөө 3 хүүхэд төрүүлж гисэн охин нь ингээд зураг зураал ээжтэй тийм юм явуулна гэж төсөөлөөгүй байсан бахал та. Нөгөө талаас бас 6 ийм хит шигүү одоо би бүр засар зай болгон дээр нас нэг юм ногоон судал татуулаад нэг бараг дүүргээ аячихсан л та. Тэгээ тэр нь нэг их тийм оновчтой зүйл биш юм байна гэж дараа нь бодогдсон. Арай жоохон сэрэг, арай жоохон донжин илүү зохицуулсан бол зүгээр ч яваасан биш магадгүй. Тэгтээ яг вэ. Ямар ч юм надад данх нэг юм бүтээл бий болвоо. За тэгээ би нөгөө талын ч гэсэндээ бас адилхан та дэлхийд тосгүй ээжгээд дотор талд нэг юм хийсэн. Дотор талд нь болохоор наадлын танараас анзаарч байгаах би усан дээр усан гэж уусгаж юм бичих боломжтой ил цагтл шиг юм ийсэн. Тэгээд юм пүрштэй юм шиг юм сонин эффект оруулах гэж оролцсон. Тэгээд тэр нэг тийм гоёж болоог байх. Дараа бол арай жоохон жижиг, арай жоохон нөгөө биерний нарийнхан биерний асуудлаас болол юм болчихлоо.
Эсвэл одоо зүгээр балын харантайгаараа ч юм уу хийж болохоос юм баха. Тэгээд энэ бүрштэй дэвтэрний эффект үзүүлсэн баг. Харин энэ юуны хувьд болохоор цэцэгний хувьд болохоор би юм бас л нөгөө та дэлхийд осгүй жижигхэн цаасан дээр бичээд тэгээд юм наалддаг скотч шиг тийм өнгөлөг тийм скотч одоо тейпер хооронд наалдуулаад ингээд тогтоочихсон. Харин цэцэгний хувьд болохоор бэлэн ийм 3D цэцэгний загварууд бол YouTube дээр ч ер нь интернет дээр ч гэсэнтэй байгаа. Тэгээд та нар өөртөө хайгаад урийнхаа тийм загварыг олоод ийм цэцэг бол бас бүтээх боломжтой. Тэгээд надад бол өөрөө зохион бүтээх гэж оролдож янз бүр болсноос бараг ингээд бэлэн ийм зүйл хэрэглэсэн илүү дээр юм шиг санагцсан. Тэгээд би өөрөө болохоор ийм нугалбар хийдэг өнгийн цаас ашиглаад хийчихсэн чинь их л зохимжтой санагцсан. Яг хоёр талтай өнгөтэй ийм цаас байгаа. Тэгээ нэг тал нь улаан, нөгөө тал нь тийм хар цаас болж таарсан. Тийм болохоор тэрийг бодолцож үзмээр л юм байлээ. Хоёр талдаа улаан өнгөтэй, тэгээ дээрэс нь арай жоохон тийм даргардуу цаас байвал энэ цэцэг манаас их хайтайхан гоё болох боломжтой юм. Гэтэ надад бол энэ цэцэг маш их таалагдсан. Тэгээд хамгийн гол нь ийм 3D загварын бүтээл хийж байгаа бол тэр нуглаас нь нугларж байгаа газар маань өөрөө хоёр талдаа яг тэгшинтэй байдлаар нугларч ивэл их зүгээр юм аа. За энэ видео маань өөрөө миний анх удаага л энэ YouTube дээр тавих гэж байгаа. YouTube зориулаад ингээд бэлдсэн видео учраас эхэндээ гаргацаа өөрөний газар тогтоож байгаа. Дараа нь болохоор нөхрөө гойж байгаад бас нэг камераар ингээд энэ дээрээс нь бичүүлсэн. Тэгээд бас имжлэг хийхдээ ч гэсэнтэй анхаарахаар юм суралцгаар юм сайжирлагаар юм бас их л байна. Тэгээд ерөнхийдөө би хамгийн гол нь үзэж байгаа хүмүүстийн хийж байгаа зүйл минь яг яаж би болсон бэ? Тэгээд яагаад би ийм зүйл хийх болсон бэ гэдгийг танилцуулах зорилгоор хийлээ. Тэгээд ер нь бол энэ хүн гэдэг маань өөрөө маш гайхамшигтай олон зүйлийг хийх чадвартайгаа бий болсон этгээд тэгээд тэр техникийнхаа ихэнх одоо чадварыг ашиглахгүйгээр өнгөрчдөг нь харамсалтай. Ер нь бол миний үндсэн одоо эрхэлдэг ажил маань бол нэг тийм цаашаагаал цаасан дээр юм шивэл ингээл бичээл юм орчуулаад ингээл суудаг л хүн л дээ. Тэгээд ийм өнгөлөг юм харах юм уу зурах хайчлах юм бол одоо хүүхдүүдтэйгээ л ажиллаагүй бол би бол тэр болгон яг өөрийнхөө төлөө бол зориулж бол хийдэггүй. Тэгээд би зориуд ер нь өөрийнхөө энэ тархины одоо хэрэглэхгүй байгаа хэсгийг хөгжүүлэх үүднээс энэ зүйлийг хийхээр шийдсэн. Тэгээд ер нь бол миний амьдралын хамгийн одоо гайхамшигтай хүн бол миний ээж байгаа. Тэгээд яг энэ цэцгийг хийж явах үед бол миний бага охин өндөр халуураад их олон өдөр халуураад их зовлонтой байсан. Тэгээд аав маань бас хурж ирж охинд маань дасгал хийх байдлаар намайг чөлөөлсөн нэг юм симхэ олж байгаа дээр нь би ээждээ зориулаад ер нь ийм загтлагчид аавар илгээчий гэсэн санаа төрөөд энд төрөж байгаа байдал маань байна. Тэгээд охин маань өөрөө ихтрийн асаргаатай байдаг учраас байнга дасгал хийх шаардлагатай хөдөлгөж явах ёстой. Тэгээд миний хувьд өдөр маань ер нь бол нэлээд завгүй өнгөрдөг. Би өөртөө зориулж ер нь бол цаг гаргах бол нэлээд бэрхшээлтэй хвчлэн хүүхдтэйгэл ерөнхийдөө ноцтойж өнгөрөөдөг гэж хэлж болно. Тэгээд мөнгө хийх шаардлагатай үед мөнгөний ажлаа бол хийгээ суун. Тэгээд тэр тохиолдолд бол хүүхдэд харуулах хүнний зохицуулах хэрэгтэй болдог. Тэгээд ер нь бол яг ийм амьдралтай хүмүүст бол тэр тусмаа ийм гэгээлэг өнгөлөг шинээр юм бүтээх шинэлэг зүйл тэмүүлэх нь их зүгээр юм болов бас энэ тодорхой хэмжээндээс нэг тийм эмчилгээний эсвэл заслын нөлөө үзүүлэхээр зүйл юм болов гэж би ясаа ойлгосон. Охин маань өөрөө тархины гэмтэлтэй учраас ийм
нэлээд юм суур хүнд нөхцөлтэй байгаа. Тэгээд эмчнэр бол угаасаа анхан шиг юм тодорхойлоход л найдраг гэдгийг бол одоо хэлчихсэн. Тэгээ миний хувьд бол ийм найдраг нөхцөлийн эсрэг би ажиллаж охиныхаа насыг хүртсэхийн төлөө явдаг. Тэгэхээр мэдээж ийм үед бол маш их сэтгэлийн тэнхээ шаардлагатай юм аа. Тэгээд тэрхүү тэнхээг би хаанаас олох вэ? Юунаас гаргаж ирэх вэ? Дотроос улам ингэж ориглуулах, шинэлэх сайхан зүйл юу вэ? Би яг юун дээр төвлөрөх вэ гэдгээс нэлээд сайн анхаарах хэрэгтэй болно. Хэрэг би сөрөг юм дээр төвлөрөөд сөрөг юм бодоол бүтэхгүй манастай хэрэг алаа. Хэвээ ийм андуул манчстай юм болчлоо ч гэдэм. Гих мэтлэн бодоод байхan бол тэгэл амьдрал маань нэрэл одоо байж боломгүй аимшигтай зүйл юм шиг болоо авчин тийм. Тэгэхээр охин маань одоо энгийн хүүхдийн хувьд бол нэг юм 2 өдөр халуураад өнгөрчгтэй ханаад зооглоход л одоо 8 өдөр халуурч ийн л та. Тэгээд эмнэлэг рүү яваад бол нэмэргүй гэдгийг нь би мэдж байгаа. Тэгээд урд нь эмнэлэг рүү явснараа ханаад нь хүндрээд хатааваа. Тэгээд ийм хэвтэр ясаргаатай хүүхдийн хувьд бол нөхцөл байдал бол маш хүнд. Одоо нэг өрөөнд л 18 ула одоо 9 хүүхэд 9 сахиур ингээл байж ах жишээтэй. Тийм нөхцөл байдал би бас эмнэлэг твтэх хүсэлгүй байдаг. Яг хөө мэдээж аим насанд нь эртэл учирсан яхаарахгүй л эмнэлэг рүү явах болохгүй байна гэсэн тийм шинж тэмдэг илэрх юм бол бас мэдээж энэ 3 жилийн хугацаанд хүүхдээ сахиж харсны хувьд бол сасаргаг мэдэрч тэр даруй энэ асуудлыг шийдэх явдаг. Тэгээ ер нь бол эхний 2 жил бол эмнэлгээс салаагүй. Тийм болохоос та бүхэн хэрэг яана амар бүдүүн зүрхтэй ээж хинжд юу болж байна гэж санаа зовох хэрэггүй. Тэгээд миний охины хувьд бол үнэхээр үхлийн эсрэг сүрж зогсож байгаа гайхамшигтай бяцхан өвөр байгаа. Тэгээд ээждээ бэлэг болоод ирчихсэн тийм нандин эрдэнэс болсон инжир гэдэг юм үржимс байгаа. Тэгээд тэр охиныхоо төлөө ингэж амьдэрч бас ээждээ талархах нь надад бол бас л амьдралын нэг жаргал юм да. Тэгээ би охиноо халуурж яхад нь ямарсан биед нь хүрээд ингээд тэврээд явах юм бол хэрэгтэй гэж туршлагад дээрээс бодогцсон. Яа тэгэхээр багтаа би өвдөж яхад ээж маань намайг ингээл тэврээл үнсээл инхрийлэхэд миний өвчин өөрөө багасаад байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээ саяхан би энэ тархины үйл ажиллагааны талаар нэг нийтлэл уншижсэн. Тийм мэдээж тархины гэмтэлтэй хүүхдийн ээжийн хувьд бол иймэрхүү нийтлэлийг уншина. За тэрийг уншиж байхад бол нэрээ үнэхээр бидний биед энэ өвчнийг намдаах бодсон гэж ялгарч идэв юм байна. Тийм ч гэсэн өвчтөе хүүхд юм уу өвчтөе байгаа хүний биед хүрэх ойлгож байгаа шүү, хамт байгаа шүү гэж мэдрүүлэх нь өөрөө маш чухал ач холбогдолтой юм байна гэдэг би бас өөрийнхөө биеийн дээр ухаарлаа. Тэгээд за энэ бүтээлийг ээждээ зориулж бүтээсэн. Тэгээ та бүхэнтэй бас энэ хэрхэн бүтээсэн, яагаад бүтээсэн, тэгээ амьдрал маань яг юу тохиолдоод яагаад явж байгаа вэ гэдгээ ийхүү интернетээр мэдчлэн хуваалцах надад бас их таатай байна. Тэгээд та бүхэнтэй бас иргэн энэ видеонуудаараа мэдчилж учрах баха гэж найдаж байгаа үгээр илэрхийлж энэ хүү бичлэгээ өндөрлж байна.